сайн байцгаана уу хүүхдүүдээ. Туршлага урлагийн хичээл хийж байна. За өнөөдөр зураасны төрлүүдийг ашиглан бүтээл хийцгээх болно. За ямар зураасны төрлүүд мэдэх вүлээ хүүхдүүдээ. За нэгдүгürt нь шулуун зураас. Хоёрдугаарт нь тасархай зураас байна. Гуравдугаарт тахир зураас. Дөрөвдүгээрт дөрвөлжин тахир зураас. Тавдугаар долгионтой зураас. Зургаад мөн долгионтой зураас. Хагас номон зураас. 8-д ирчилсэн зураас. Угалзарсан зураас. 10-д морооцолтсон зураас. Гэх мэтчлэн зураасны төрлүүд байдаг байна. Эдгээр зураасны төрлүүдийг ашиглаад өдрөө бүтээл хий. За өнөөдрийн хичээлийн хэрэглэгдэхүүн бол зургийн дэвтэр харандаа боллоор ски бал тосон харандаа гэсэн хэрэглэгдэхүүнүүд орох нэ. За бүтээлдээ орцгоё өдрөө. Багш нь өөрийнхөө уран сэтгэмжээр зураасныхаа төрлүүдийг ашиглаад бүтээл эхэлж байна. За хүүхдүүд маань ялгаагүй өөрсдийнхөө дуртай сэдвээр ер нь юу ч зурж болно. Хийж зурсан болно. За энэ хэсэгт хагас номон зураасуудаа зурчихъя. За ингээд дотор талаар нь бас давхар болгоод ингээд чимэглэх байдлаар явж болно. Зураасууд маань хоорондоо огтлцохгүй байх ёстой шүү хүүхдүүдээ. Энэ хэсэгт тахир зураас зурнаа. Энэ хэсгийг тал номон зураасаар зурчээ. Энд дөрвөлжин тахир зураасыг зурж байна. Харин яаж зурж болно? Хүүхдүүд маань өөрсдөө сэтгэгээд зураасныхаа төрлүүдийг ашиглаад маш гоё зохиомжтой гоё зургийг зурж болно шүү. Энэ хэсэг дээр ингээд угалзарсан зураасыг зурлаа өгшин. Эхлээд харандаагаараа ингэж өрхий загвараа гаргах хэрэгтэй байгаа шүү хүүхдүүдээ. Энэ хэсэг шулуун зураасуудаар ингээд чимэглэлцгээе. Энэ хэсэгт ирчилсэн зураасаараа ингээд чимэглэлцгээе. Энд шулуун зураас байж болно. Өөр зураас ч байж болно. Тэгээд дараа нь зурсан зургаа ски балаараа ингээд тодруулчихна. Ингээд анх зурсан санаагаа ингээд тодруулаад тод болгочноо. Дараагийн алхамд оръё. Дөөний дараа өдрөө буудах байгаа. Тосон харандаа, будгийн харандаа, усан будгаа ашигласан ч болно. Дуртай будгаараа хүүхдүүд маань ингээд будаа чимгэлнэ. Зурааснуудынхаа хооронд байгаа зайнуудыг маш гоё өөрсдийнхөө сэтгэлгээгээр баяжуулаад маш гоё будах хэрэгтэй байгаа шүү. Дулаан, хүйтэн мөнгө хослуулаад улам баяжуулаад өөрсдийнхөө сонирхсон өөрсдийнхөө дуртай өнгөөр будах ёстой. Энэ хэсгийг багш нь цэнхэр хөх өнгөөр будлаа. Багшийн бүтээл нэг иймэрхүү болж байна. Зурагчд маань нөгөө тусаа харандаагаараа буудах зарчмаа сайн мэдж байгаа.
цагаан зай гаргахгүй, илүү гаргахгүй жигдхэн мутах хэрэгтэй байгаа тийм. За энэ дийдлийн хэсгийг улбар шар болон шар өнгөөр өгшин будж байна. За энэ хэд дулаан өнгүүдийг хослуулан будж байна. За энэ хэсгээр хөх, цэнхэр, ягаан гэсэн хүүт өнгүүдийг хослуулж бодлаа. За зурагчд маань бодохдоо хаана нь яг ямар өнгө баймаар байна, ямар өнгөтэй хослол яаж харагдахаар байна гэдгээ маш сайн бодож бодоорой. За ингээд багшийн бүтээл дуусч байна. За бүгдээрээ дараалал саний эхлээд зураасын төрлүүдийг зурсан, харан даагаар загвараа гаргасан, түүнийг дараа нь тодруулсан, түүний дараа буудсан. Ийм дараалалаар бүтээл маань бэлэн болсон байх нэ. За тэгээд зурагчд маань ямар ч сэдвээр, ямар ч төрлөөр зурж болно. Зураасныхаа төрлүүдийг ашиглаад ийм гоё бүтээл хийгээрэй. За анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа. Баяртай.